1990-ад оны сүүлээр судлаач доктор Ганбаатар Монголын нууц товчоог Библийн судартай зэрэгцүүлэн хийсэн ажиглалт хэмээх судалгааны өгүүлэл анхлан бичсэн нь ариун номын мөрөөр хийсэн үнний эрэл байлаа. Монголын нууц товчоог бичсэн нэр нь үл мэдэгч тэр их бичгийн хүн бас их номтой, боловсралтай, их гэгэрсэн хүн байж олон зүйлийн мэдлэгтэй байсан. Түүний дотор одоо олон шашны тухай ойлголттой байсан учраас энэ монголчуудын нууц түүхийг бичихтэй, ялангуяа их эзэн Чингис хааны ургийн бичгийг бичихтэй, Библийн бичлэгийн хэлбэрийг ашиглаж, түүнийг дуурайлгаж хийсэн болов гэсэн ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. За тухайлбал Библи судрын шинэ гэрээний эхэнд Христийн шашныг үндэслэгч Есүс Христосын мэндэлсэн тухай дурдахдаа түүний одоо урагшлуулан 42 дахь үеийнх нь үг дээдсээс эхэлж тоочсон байдаг. За тэгвэл Монголын нууц товчоонд Чингис хааны удам хугацаа гарлыг тооцохдоо түүнээс урагш 25 үеийн үг дээдсээс наашлуулан тоочж тоолсон байна. Алуун гоо их гэдэг ингээд бүртжон гоо марлаас эхлээд ингээд наашин тоочод. Тэгэхээр энэ бол бас бичлэгийн ойролцоо адилхан хэлбэр юм да.